Эрүүл хүүхэд Монголын ирээдүйн уриатаагаар эрүүл хүүхэд аян улсын хэмжээнд нээлттэй хэлээ. Монгол улсын ерөнхий сайдын санаачлагаар хэрэгжиж байгаа тус саянд нийтдээ 18 мянган тэрбум төгрөгийг зарцуулах юм байна. Тэгээс 18 насны хүүхэд ахчууд Монгол улсын нийт хүн амын 3.1-ээс илүү хувийг эзлэж байгаа. Энэ нь хүн амын ихэнх хувийг өсвөр рүү эзлэж байгааг харуулж байгаа тул онцгойлон анхаарах хэрэгтэйг хэлж байгаа юм а. Иймд энэ насныхны эрүүл мэндийн асуудал чухал төдийгүй эрүүл нийгмийг бүрдүүлэх үндэс учраас энэхүү аянг эхлүүлж байна. Сургууль сэтгэлийн хүүхэд өдөр тутмын хяналт тавьж, эрүүл мэндийн боловсон болгох, сургуулийн эмчийн тоо нэмэгдүүлэх, сумын сургуулийг сумын эрүүл мэндийн төвийн эмчийн тогтмол хяналтын байх асуудлыг боловсролын тоо хуулиар тодорхой босгосон байна. Хаашид уг хуулийн хэрэгжлийг хангаж, ерөнхий боловсролын сургуулийн эрүүл мэндийн хичээлийн чанарыг сайжруулахад анхаарах ёстой болж байна. Өнөөдөр хүүхдийн өвчлөлийг айлгах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэхээс гадна эрүүл орчинд сурч боловсрох, амьдрахад эцэг эхчүүдийг анхаарах болон нэмэгдүүлэх шаардлага бий болж байна. Насан туршийн ахуйн өвчний 60% хүүхэд насндаа эхэлж ямар нэг шинж тэмдэг илэрхгүйгээр явсаар өвчний ахуйн өвчтэй насан туршийн үндсэн өвчлөл бий болдог. Энэ аяны хүрээнд хүүхд өсвөрөө ихний эрүүл мэндийн үзлэг хамруулж, эрүүл мэндийн мэдээлэл сурталчилгаа хийж, эрүүлжүүлэх арга хэмжээ гаргаж хэрэгжүүлснээр Монгол улсын ирээдүйн иргэн бие эрүүл, ухаан сарвал, ёс суртахууны өв төвшинжлэлтэй болж төсснээр Монгол улс маань өсрөнгөө хөгжих боломжийг нээгдэх юм аа. За насанд хүрсэн хүмүүсийн архаг хууч өвчний үндэс нь ихэнх тохиолдолд бага наснд тавигдсан байдаг байна. Тодорхойлбол бүх төрлийн өвчлөлөөс амны хөндийн өвчлөл, чих амар хоолойн өвчлөл, давмгай байдгийг салбарынхан харуулж байна. За иймд аяны хүрээнд хийгдэх эмнэлгийн үзлэгийн дүнд тгээс 18 насны хүүхэд багчуудын эрүүл мэндийн байдлын нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлж цаашид эрүүлжүүлэх чиглэлээр аяныг үргэлжлүүлэх гинэ. За аяны нээлтэнд сургууль цэцэрлэг эмнэлгийн байгууллагуудын төлөөллүүд хүрэлцэн ирсэн байлаа. За өнөөдрөөс эхлэн улсын хэмжээнд тгээс 18 насны хүүхдүүд эрүүл мэндийн бүр үзлэгт хамрагдах юм а.